Өнөөдрийн хичээлээр электролит уусмалын когнитив шин чанарын талаар танилцъя. За өөрөөр хэлбэл электролит уусмалын уурын даралтын буурал, буслах температурын өсөлт, хүлдэх температурын бууралт, осмос үзэгдлийг хэрхэн тооцоолох вэ? Эдгээр агуулгатай танилцъя. Мегмар Сүрэн багш байна. Энд уусмал болон хайлтмал байдалтай цахилгаан гүйдэлд амжуулдаггүй. Электролит биш бодисуудын жишээг үзүүлсэн байна тий. За эдгээр бодисууд дээр явагддаг уусмалын уурын даралтын бууралт, хүлдэх температурын өсөлт, буслах температурын бууралт, осмос үзэгдлийг тайлбарласан хичээлийг өмнө оруулсан байгаа. За тэдгээрийг урьдчилж үзсэн байх шаардлагатай. За өнөөдрийн хичээлээр болохоор энд уусмал болон хайлтмалдаа цахилгаан гүйдэлд амжуулдаг электролит бодисуудын талаар авч үзнэ. За энд зарим электролит бодисууд байна. Тэгээд эдгээр электролит бодисууд дээр уусмалын уурын даралтын бууралт, хүлдэх буслах температурын өөрчлөлт, мөн осмос үзэгдлийг хэрхэн тооцоолох вэ? Тэр нь ямар шин чанартай вэ гэдэг талаар дэлгэрүүлэн үзэх болно. Электролит уусмалын когнитив шин чанарыг тайлбарлахаас өмнө электролит бус бодис болон электролит бодисуудын уусах үед нэг молекулаас үүсэх жижиг хэсгийн тоог хэрхэн тооцоолох вэ гэдгийг авч үзье. За жишээлбэл бидний өдөр тутам хэрэглэдэг сахарууц буюу сахар энэ C12, H22, O11. За энэ маань электролит бус бодис. За үүнийг уусгахад молекулаараа сална. За энэхүү зураг дээр сахарууцын талстыг үзүүлсэн байна тий. За тэгэл усанд уусаад зөвхөн молекулаараа салж байгаа болох нь харагдаж байна. За өөрөөр хэлбэл нэг молекулаас үүсэх жижиг хэсгийн тоон энэ нь нэгтэй тэнцвэр болж харагдаж байна тий. За харин электролит бодисын хувьд натрий хлорыг усанд уусгахаар натрийг нэмэх юм, хлоридын хасах юм үүсгэж штэ. Ингээд хоёр жижиг хэсгийг үүсгэж байгаа учраас нэг молекулаас үүсэх жижиг хэсгийн тоо буюу n нь хоёртой тэнцвэр харагдаж байна. За энд натрий хлоридын талстыг үзүүлсэн байна. Натрийн хлоридын талст нь усны молекулаар хүрээлэгдээд хлорын ион болон натрийн гидратжсан ионуудыг үүсгэдэг гэж өмнө нь үзчихсэн тийм үү. За тэгвэл калиум сульфатыг авч үзье. Уусгах үед калигийн 2 ион сульфатын асах 2 цэнэгтэй нэг ионыг үүсгэж байна. За нэг молекулаас үүсэх жижиг хэсгийн тоо буюу n нь 3-тай тэнцвэр болох нь харагдаж байна. Электролит биш бодисын уусмалын осмос үзэгдэл, хүлдэх буцлах температурын өөрчлөлт, мөн уусмалын уурын даралт нь когнитив шин чанартай байдаг. За энэ нь юу вэ гэхээр уусмалын шин чанар нь түүндх уусан бодисын мөн чанараас нь хамаарахгүй харин жижиг хэсгийн тооноос нь хамаардаг шин чанарыг когнитив шин чанар гинэ гэж байна. За жишээлбэл штэ энэ ямар нэгэн уусгагч байна тий. Уусгагч нь тодорхой уурын даралтыг бол үүсгэж байгаа. Өөрөөр хэлбэл уусмалаас хий байдал руу молекулууд шилжиж байгаа. Энэхүү молекулууд нь савны ан дээрээ даралтыг үүсгэж байна. За энийг бол цэвэр уусгагчийн уурын даралт гэж нэрлэжсэн тий. За гэтэл штэ энэхүү уусгагчид дэгдэмхий биш бодисуудыг нэмж электролит бодисыг бол нэмж өгсөн байна тий. За электролит бодисыг нэмэх үед энэхүү уусмал дахь уур үүсгэх талбайг маш олон тооны жижиг хэсгүүд хааж өгнө. Өөрөөр хэлбэл жишээлбэл натрий хлорыг уусгасан байлаа гэхэд натрий болон хлорын нэг молекул уусгад л 2 ширхэг жижиг хэсэг энэхүү уур үүсэх талбайг хааж өгч шít. Калиум сульфатыг уусгасан байлаа гэж бодоход нэг молекулаас нь 3 ширхэг жижиг хэсэг ингэж уур үүсгэх талбайг хааж өгдөг. За энэ мэтчлэнгээр электролит бодисын уурын даралт нь маш ихээр буурж ажиглагддаг байгаа. За ингээд уурын даралтын бууралтаас хамаарат хүлдэх буслах температурын өөрчлөлт, осмос үзэгдэл энтэр нь бүгдээрээ тухайн уусан бодисын шин чанараас нь бол хамаарахгүй харин зөвхөн жижиг хэсгийн тооноос хамаарж байгаа учраас эдгээр үзэгдлүүд нь когнитив шин чанартай үзэгдлүүд болох нэ. За эдгээр жишээнээс ингээ ажиглахад электролит бус бодисыг уусгах үед нэг молекулаас үүсэх жижиг хэсгийн тоо нэгтэй тэнцвэл байгаад байна штэ. Тэгэхээр уур үүсгэх талбайг хаах нь харьцангуйгаар бага байна. Харин электролит бодисын хувьд болохоор нэг молекулаас үүсэх жижиг хэсгийн тоонууд харьцангуй олон байдаг учраас уурын даралт нь электролит бус бодисоос илүү их буурж орж ирдэг бах нэ. Өмнөх хичээл дээр электролит бус бодисын уусмалд
Уусамлын уурын даралтай харьцангуй бууралт, буцлах үлдэх температурын өөрчлөлт, осмос даралтыг тодорхой үзсэн. Үзээгүй тэр хичээлийг олоод үзээрэй. За тэгвэл эдгээр электролит бус бодисын уусмал дах эдгээр параметруудыг эдгээр томьёогоор тодорхойлоод туршилт хийгээд хэмжиж үзэхэд утгууд нь хоорондоо тэнцүү байдаг байна. За харин электролит бодисын уусмалд эдгээр параметруудыг яг энэ электролит бусынхтай адилхан томьёогоор бол тооцож болно. Ингэж томьёогоор тооцохыг нь бол онолоор тооцох гэж үзэж байгаа. Гэтэл туршилт хийсэн тохиолдолд энэ онолын утгаас ямагт их гараад байдаг тий. За туршилтын утгыг нь энд штрихтэй тэмдэглэсэн байна. Томьёогоор бодсныг нь энд тэмдэглэсэн байна. Ямагт их гардаг бахнэ. холбоотой зөвлөгөө мэдээлэл нэмэлтээр авах бол 98 13 33 11 дугаарт хандаж болно. За тэгвэл электролит бодисын уусмал дээр ерөнхийдөө ийм зөрүү гараад электролит бус бодисын уусмал дээр онолын болон туршилтын үр дүнгууд яг адилхан байгаад байдаг тийм ээ. За тэгвэл яагаад ингэж туршилтын үр дүн өндөр гараад байна гэхээр электролит бодисууд нь уусахдаа олон тооны жижиг хэсгийг үүсгээд уурын даралтыг хэмжээгээр бууруулдагтай холбоотойгоор уурын даралтын буурал, буцлах температурын өсөлт, хөлдөх температурын буурал, осмос үзэгдэл нь онолынхоосоо өөр туршилтын утга нь ямагт их гардаг болно. Талаар нэг жишээг авч үзье. За жишээлбэл натрийн OH-ын 5%-ийн усан уусамл нь 102 градус Цельсид буцалдаг бол засварын коэффициент буюу изотоник коэффициентийг олоо гэсэн байна. За изотоник коэффициентийг А9-гээр тэмдэглэж байна. За усны эбулископын тогтмол 0 1512-ын. За эбулископын тогтмол гэдэг маань буцлагын тогтмол буюу өмнөх хичээл дээр оруулсан байсан тийм. За тэгвэл натрийн OH маань электролит бодис усанд уусахдаа натрийн ион болон гидроксил ион гэсэн хоёр жижиг хэсгийг үүсгэж задарж байгаа тийм ээ. Өөрөөр хэлбэл жижиг хэсгийн нэг молекулаас үүсэх жижиг хэсгийн тоо бол хоёртой тэнцвэр байна. За буцлах температурыг өсөлтийг энэхүү томьёогоор тооцоолно тий. Эбулископын тогтмолыг малеал концентрацаар үржүүлж байна. За тэгвэл малеал концентрацаа задлаад бичвэл уусан бодисын масс 1000 г, уусгагчийн масс уусан бодисын молекул массын үржүүлэлт нь харьцуулсан байна. За усны Е буюу буцлагын тогтмол нь 1512 байгаа тий. За тэгээд энэ 5% уусмал гэсэн учраас 5 г натрийн OH. За тэгээ 1000 г 100-аас 5 г-аас хар 95 г нь ус байна. Гэхдээ энд натрийн шүлтгийг уусгасан учраас молекул масс нь 40 г байна. За ингээд тэг 1674 гарч байна. За өөрөөр хэлбэл энэ уусамлын буцлах температур буюу дельта Тб-г тэг 1674-оор ихсгэж байгаа гэсэн үг. За ус тэгвэл 100 градуст буцалдаг учраас яг энэ уусмал хэдэд буцлах вэ гэдгийг тооцоолж үзэж байна тий. Тэгвэл 100 дээр нэмэх нь тэг 1674 гээд ингээд 100 1674 Цельсид буцлах нэ гэсэн тооцоо гарч ирж байна. За энэ бол томьёогоор бодсон учраас бид нарын онолын утга болж таарж байна тий. За гэтэл ээжтэй энэ 102 Цельсид буцалдаг гэд хэлсэн байна. Тэгвэл энэ маань термометр дүүрээд туршилтыг хийж үзсэн байна штэ. За тэгвэл буцлах температурын өсөлтийг туршилтын утгыг нь олох гэж байна тий. 102-оос хасдаг нь ус 100 градуст буцалдаг. Ингээд уул нь 2 градусаар зөрсөн байна. Туршилтын утга нь тий. За тэгвэл энэ бол дельта байхгүй зөвхөн буцлах температур уусамлын буцлах температурыг олсон байсан тийм үү. За тэгвэл изотоник коэффициент буюу засварын коэффициентийг тооцоолохдоо туршилтын утгыг нь буцлах температурын өсөлтийн туршилтын утгыг нь томьёогоор олсон буюу тооцооны утгандаа харьцуулж байгаа. За тэгвэл 2 градусыг хуваахад тэг 1674 ингээд 2976 гэсэн изотоник коэффициент буюу засварын коэффициент үүссэн байна. Хэлбэл яг тухайн 5% натрийн OH усан уусамлыг онолоор бол 100 1674 Цельсид буцална гэдэг ингээд онолоор тооцоолчихж байгаа тий. Гэтэл туршилтын утга нь болохоор 102 Цельсид бол буцалсан байгаа даа штэ. За тэгээд энэ засварын коэффициентийг бол байна штэ. Тэгэхээр энэ хоёрын өөрөөр хэлбэл туршилтын утга нь тийм ээ ямагт
энэ тооцооны утгаас их гарч байгаа болох нь ажиглагдаж байна. Электролитийн уусмалдах изотоник коэффициентийг бол буцлах температураас гадна бусад шин чанараар нь бас тодорхойлох боломжтой. За өөрөөр хэлбэл туршилтын утга нь ямагт электролитийн уусмал дээр их томьёогоор эдгээр томьёогоор тооцоолсноос их байдаг гэсэн тий. За туршилтын утгуудыг бүгдийг нь штрихтэй тэмдэглэсэн байна. За жишээлбэл изотоник коэффициентийг осмос даралтаар тодорхойлохдоо осмос даралтын туршилтын утгыг нь онлын буюу томьёогоор тодорхойлсон утганд нь харьцуулах замаар тооцоолж байна. За хөлдөх температурын өөрчлөлтөөр тодорхойлохдоо мөн ялгаагүй хөлдөх температурын онлыг нь туршилтад нь харьцуулсан харьцаагаар изотоник коэффициентийг тодорхойлох нь. За уурын даралтын бууралтаар мөн ялгаагүй тодорхойлох боломжтой болох нь энэхүү томьёонуудаас харагдаж байна. T, дельта TB, дельта TH, дельта P штрихтэй нь туршилтаар олсон хэмжигдэхүүнүүд болж таарсан тий. Харин P эдгээр нь штрихгүй нь онлоор тодорхойлсон хэмжигдэхүүнүүд байсан. За электролитийн уусмал диссоциацийн зэрэг буюу альфаг тодорхойлохдоо изотоник коэффициенттэй дараа хамааралтай байдаг. За альфа буюу диссоциацийн зэрэг нь I-аас 1 хуваахан N-ээс 1 байгаа. За I нь бол изотоник коэффициент харин N гэдэг нь электролитийг уусгах үед нэг молекулаас үүсэх ионы тоог илэрхийлж байгаа. За жишээлбэл натрийн холоор дээр натрийн холоорыг уусгахад N-ийн тоо 2-той тэнцвэр байсан тий. Калиум сульфатыг уусгахад нэг молекулаас үүсэх ионы тоо нь 3 гэх мэтчлэн байсан. Энд нэг хөлдөх температуртай холбоотой жишээг авч үзье. За жишээлбэл 250 г усанд 1.7 г цайрын холоорыг уусгасан уусмал хасах 123 Цельсид хөлдөнө гэж байна. За уусмалдах давсны диссоциацийн зэргийг тодорхойлоо. За диссоциацийн зэрэг маань альфа тийм ээ. Усны микроскопын тогтмол буюу хөлдгийн тогтмол нь 186 Цельс гэдэг өгөгдсөн байна. За цайрын холооридынхаа диссоциацийн тэгшдэглийг хүчээд цайр нэмэх 2 ион, 2 шиг хлорид ион буюу цайрын хлоридын 1 молекулаас үүсэх жижиг хэсгийн тоо нь 3 болж таарж байна. Энэ нь тий. За цайрын хлоридын молекул масс нь 136 г мол байгаа. За хөлдөх температурын өөрчлөлтийг энэхүү томьёогоор тооцоолно. За энд малеал концентрацийг микроскопын тогтмолоор үржүүлсэн байна. За малеал концентрацаа задлаад бичсэн байна. За тоон орлуулгыг хий. За К 186 байгаа. M1 буюу уусан бодисын масс нь цайрын холорид 1.7 г. За энэ 1000 томьёонд 1000 байна. За уусгагчийн масс буюу ус нь 250 г гэсэн. За уусан бодисын молекул масс нь 136 г мол байгаа. За ингээд хөлдөх температурын өөрчлөлт нь гэж байна тийм ээ. Тэг 1093 Цельс гарч байна тий. За ус маань ерөнхийдөө тэг градусд хөлддөг тий. Тэгвэл уусамлын хөлдөх температур хэдвэ? Уусамлын хөлдөх температур нь урдаа дельтагүй. Дельта гэдэг маань зөрүүгээ тэмдэглэж байгаа шүү дээ тий. Энэ за тэгвэл тэг градусаас тэг 1093 хасах тэг 1093 Цельсид хөлдөж байна. За дан ус бол тэг градусд хөлддөг байсан бол 250 г усанд өдийн хэмжээний цайрын холоридыг уусгасан тохиолдолд энэ уусмал маань тэгээс доошоо буюу тэг 1093 Цельсид хасах 93 Цельсид хөлддөг юм байна. За изотоник коэффициент буюу засварын коэффициентийг тодорхойлж байна тий. За хөлдөх температурын туршилтын утгыг онлын утга томьёогоор тодорхойлсон онлын утгатай харьцуулж байна. За туршилтын утга маань хасах тэг 123 Цельс байсан тий. Энэ бол туршилтын утга байна. За үүнийг онлын буюу тооцооны утганд харьцуулахаар 247 гэж гарч байна. За диссоциацийн зэрэг альфа жижиг хэсгийн тоо болон изотоник коэффициенттэй холбоотой томьёог ашиглах нь тий. I-аас 1, N-ээс 1. За ингээ I нь 247-оос 1, N буюу 1 молекулаас үүсэх жижиг хэсгийн тоо 3, 3-аас 1. За ингээд альфа маань тэг 1735. За хуваар илэрхийлбэл 73.5% нь диссоцид орсон гэж хэлж байгаа тий. Цайрын холорид маань тэгэхээр хүчтэй электролит байна. Энэ талаар нэмэлт зөвлөгөө мэдээлэл тусламж хэрэгтэй бол 9813 3311 дугаард хандаж болох нэ. За өнөөдрийн хичээлийг ерөнхийдөө дүгнэж хэлэхэд электролит
бодисуудын когнитив шин чанарыг авч үзлээ. Мөн электролит болон электролит бишийн уусмалд ажиглагддаг буцлах температурын өсөлт, хөлдөх температурын бууралт, осмос үзэгдэл мөн уурын даралтын бууралтыг хооронд нь харьцуулаад хэрхэн тооцоо ийх вэ гэдгийг жишээтэйгээр танилцлаа. Анхаарал хандуулсанд баярлалаа.